За сайн бацгаана уу. За сайхан өнөөдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр би та хэд Чехэд юу анхаарах уу лайв хийх гэж байна. За яг энэ хийх гэж байна. Тэгэхээр энэ сая одоо 6 сарын 11-нд саяхан шүү дээ тий. Өнөөдөр 13 болж байна. Өчигдөр уржигдрын шийдвэр гарлаа. Засгийн газрын шийдвэр гарч байна. За тэгээд энэ шийдвэрийн тухай та хэдтэй бас хугацаа алдахгүйгээр бас та хэдтэй сонирхуулах журмаар бас ярьж өгье гэж ингэж бодлоо. За 6 сарын 11-нд Чехийн засгийн газраас 7 сарын 1-ээс эхлэн хэрэгжүүлэх квотыг одоо тохиргоо хийхээр болжээ. 11. За тэгэхээр мэрэгчлэлтний квотын тоог нэмж мэрэгжилгүй ажилчдын тоог бууруулахар шийдвэр гарсан байна. За тэгэхээр Чехийн засгийн газар Чех улс маань мэрэгчлэлтэй одоо ажилчид авах илүүд одоо сонирхож илүүд одоо их ач холбогдол өгсөн гэж ойлгож болохоор байна. Тийм багц мэрэгчлэлгүй ажилчдыг аль болохоор цөөн авъя гэсэн ийм бодлого баримталж байгаа юм байна. Мэрэгчлэлтэнгүүд одоо үнэхээр их хэрэгтэй байгаа гэдгийг энэ дээрээс харж болох байх. Тийм ээ. За бүгд найрамдах Чех улс. За орон орноор авахд энэ дэх улсаас 24 мэдээлэл технологийн мэрэгчлэлтэн авахар болж. За Хятадаас 650 мэрэгчлэлтэн авахар болж. Ямар ихэнтэй асал их Хятадын үнэхээр одоо тэр техник технологийн хөгжил үнэхээр мундаг байдаг учраас эднийхээс бүрээс маш их мэрэгчлэлтэнүүд авахар шийдсэн ба шүү. 650 гэдэг чинь бас баггүй тоо шүү те. Тэгээд дандаа мэрэгжлийн одоо IT инженерийн технологийн мэрэгчлэлтэнүүдийг авчрахаар болсон байж шүү. За Азийн бүс орноос 120 өндөр мэрэгжлийн ажилтан авах хүсэлтэй өгсөн байна. Азийн бүс орноос. За Африк ТВ-с бол гол төлөв одоо чанар муутай одоо 120 зөвхөн одоо ажил хийх ажилчид авах одоо квотын одоо эрэхтэй байсан бол үүнийг нь бүр цуцлах болжээ. За Африкаас 120 хүн ирэх байсныг тэрийг бүр болиулсан бололтой. За тэгэхээр ямар ч мэрэгчлгүй чанаргүй ийм ажилчдыг одоо авахгүй гэдэг мэдээлэл өгөхөр болж. За ажлын виз авах хүсэлтийг дээд хязгаарыг тогтоосон засгийн газар журамд өөрчлөлт оруулсан. Гадаадаас ирэх ажлын хүчний бүтцийг хялбарчлах, өөрчлөх зорилготой тиймд өндөр мэрэгжлийн ажилтныг Чехэд авчрах боломжийг бүрдүүлнэ гэсэн байна. Уг журамд оруулах нэмэлт өөрчлөлтийг дотоод хэргийн яамнаас бэлтгэгдсэн байна. За манайхны нөгөө ярьдаг ОМП буюу дотоод явдлын яам одоо энэ асуудалд одоо энэ уг журамыг нэмэлт өөрчлөлтүүд одоо санал оруулсан байна шүү дээ, тийм ээ. За оршин суух зөвшөөрлийг боловсруулахад дээд тал нь 45 хоног шаардлагадна гэж зааж өгчээ. За тэгэхээр их удаан хугацааны одоо шийдвэр гаргахад их удаадаг процесс энэ дээр харахад үйл явдлыг жоохон багасах юм болов уу гэж ингэж харагдлаа. Тэгэхээр энэ бас манай Монголд маань ч гэсэн нөлөөлөх бах. 45 хоногт бол ерөнхийдөө бол визний хариу авна гэсэн ингэж ойлгож болох бах. За 2024 оноос 25 оны сая 24 оноос нөгөө нэг одоо жишээлбэл Монголоос 1000 ажилчдын квоттой байсан бол 3250 хүртэл нэмсэн байсан шүү дээ, тийм ээ. Тэгээд тэр 3250-аас 80 нь болохоор мэрэгсэн ажилтны хөтөлбөрт хамрагдахаар ингэж завдсан байсан. Сая 25 оны 1 сарын 1-нд бол энэ хэвээрээ батлагдсан байгаа юм байна. Одоо Филиппин жишээлбэл 2300-аас 5000 хүртэл нэмсэн. За Монгол бол 3250-аар хэвээрээ байгаа юм байна. Тэгэхээр одоо энэ бол хэвээрээ байх нэ. За мэрэгсэн ажилтны хөтөлбөрийн тоон бол 80 хүн гэж энэ дээр бичсэн байна. За тус хөтөлбөр Украин, Филиппин, Индик, Беларусь, Молдав, Монтенегро, Казахстан, Армени, Грузин, Македон зэрэг улсад хамаарна гэсэн байна. Өөчтэй яа гэж. За уучлаарай. За Хятад, Таиландын хувьд. За Хятад, Таиландын квот нэмэгдсэн. Хятадд Шанхай, Бээжинд огт ерөөсө квот өгдөггүй байсан бол одоо квот
өргөдөл маш их нэмэгдсэн. 2022 онд гэхэд 235 хүн байсан бол одоо 1315 хүртэл нэмэгдсэн байдаг юм байна. Йоо юм ч та. За. Энэ нь Чехэд голцоо гал дугааны туслах ресторан, гудамжны хоол, мөн лангуунд ажиллах ажилчдын хүсэлтийн тоо байсан юм байна. За бага бэрхшээлтэй, бага орлоготой хүмүүс ихэнх нь энд өгсөн байдаг юм байна. За тэгэхээр дотоод хэргийн яам жил бүр 1170 код одоо санал болгож түүнээсээ дээш одоо шинжлэгдээд одоо ер нь бол түүнээс их тоог бол дандаа мэрэгсэн ажиллаж байгаа яа гэсэн ийм хүсэлт гаргаж байгаа юм байна. За тэгэхээр Шанхай 410 виз олгохоор болж төлснөөс 250 мэрэгчлээ хүмүүст өгөө. 160 нь бол зүгээр бусад гэсэн англиар хүнд зориулагдъя гэсэн ийм шийдвэр гарсан байна. За тэгэхээр одоо Хятадаас, Таиландаас маш их хүмүүс ирэх юм шүү. За даа ялангуяа Хятадаас бол зөвхөн одоо энэ тоогооч бэлтгэгч лангууны худалдагчаас гадна хамгийн гол нь тэр 650 IT инженерүүд маш их инженерүүд ирэх нь шүү Хятадаас тийм ээ. За нөгөөдгөр за Каир, Лусана, Африкийн Претория, Работ, Адис Абеба дах офис өгсөн 120 өргөдлөл одоо цуслагдаж байгаа гэдэг бид түрүүн хэлсэн. За тэгэхээр Африкийн одоо энэ зүгээр ажлын өргөдөл өгсөн хүмүүс бол ирэхгүй болж байгаа юм байна. Харин Африкийн эрдэмтэд мэрэгчлэлтэн нарт зориулж 420 квот бий болжээ. Ажилчдыг чинь авах болио биднэрт одоо инженер, мэрэгжлийн доктор, профессорудаа нааш нөөж болно гэсэн ийм л шийдвэр гаргасан юм шүү. Тийм. Тэгэхээр 420 квот зөвхөн Африкийн эрдэмтэд мэрэгчлэн нарт зориулна гэд ингээд заагаад өгсөн байна шүү дээ. Яста сонин шийдвэр тий. Маш их олон мэрэгжлийн одоо энэ чекч одоо ерөөсөө инженер мэрэгчлэн эрдэмтэнгүүд нь цөөрсөн юм эсвэл одоо юу болваа гэвэнд тий. За Таиландд Бангкок дахь квот жилд 300 хүн байсан бол түүнийг нь 460 хүн болгож нэмлээ гэж байна. За Таиландын тоо нэмэгдсэн байна. За тэгэхээр мэрэгцэн хүний 100 байр шинээр нэмэж дотоод хэргийн мэдээлснээр бол өргөдөл гаргагчдын тоо одоогийн квотоос 6 дахин хэтэрсэн тул өргөдөл нь маш их байгаа тул эдгээр одоо энэ хүмүүсээ өргөдөл өгсөн хүмүүсийн дунд одоо суглаа явуулах хэлбэрээр одоо хүмүүсээ сонгоё гэсэн ийм шийдэл төрсэн байна. Тэд зөвхөн Бүгд найрамдах Чех улсын Таиланд массажны студид ажиллах массажистууд ихэнх нь байгаа юм байна. Мөн Таиландаас зэрэглэлийн тоогооч нар бас авъя гэсэн ийм сонирхолтой байгаа юм байна. За Таиландын хоол бол бас их айтайхан санагдсан над миний хувьд бол зөвхөн Хятадыг гүцэж гэнэ үгүй юу мэдэхгүй байна. За массажийн хувьд бол ерөөсөө мэдээж хэрэг шүү дээ. Таиланд чинь тэр аяараа массажны орн шүү дээ. Тэ сая Таиланд яваад ирэхэд зүгээр нэг гудамж тэр аяараа массажгүй газар гэж юм. Массаж хийдэггүй байшин гэж байхгүй байсан шүү дээ. Угаасаа. Үнэхээр мундаг гайхалтай тэр тал дээр үнэхээр мундаг улсууд юм билээ л дээ. За Японоос 60 хүн авахар болсон юм байна. За өндөр мэрэгжлийн гэж байна. Зөвхөн Токио хотоос 60 хүн мөн Чайпей гээд хотоос дахиад 60 хүн авахар болсон байна. За ингээд нийтээ 120 хүн авах юм да. Тий. Тэгтээ эдэр хаалтанд заалт хэлсэн байлээ. Зөвхөн Япон улсын иргэд байхгүй байж болно. Энэ бол Вьетнам улсын иргэн байж болно. Эсвэл Филиппин орны иргэд бас байж болно гэсэн ийм заалт хийж өгсөн байна. Тэгэхээр Японоос нийтдээ 120 хүн нэг код гарчээ. За ерөнхийдөө бол Чехэд одоо 1 сая гаруй одоо гадаад иргэд ажил хийж амьдарч байдгийн байна. За үүнээс мэдээж хэрэг хөдөлмөрийн зах зээлд маш их эдийн засгийн одоо үзүүлэлттэй маш их нөмөр нөөлөг болж байгаа мэдээж хэрэг одоо бид нар ч гэсэн харж байгаа үйлдвэр объектууд нь ер нь гадаад иргэнгүй одоо байрлал, байшин, зочид, буудлын, хоол, хүнс ер нь бүхэл юмд одоо гадаадын хүмүүс оролцож байдаг. За үүнээс хамгийн их нь мэдээж хэрэг Украин иргэд бол маш их
Украин иргэд бол маш их байдаг тийм ээ. Эдгэрийн одоо тоогоор эдгэр чинь нэг 570-аад мянган украинчууд байгаа гэж яриад байгаа. За Словак бол үйл ялэг бага цөөн ард иргэд байгаа. Түүнээс Вьетнамаас бол нэг 70 мянга гэж байгаа. За манай Монгол бол нэг 10 хэдэн мянга гэж байгаа. Филиппинд бол мөн ялгааг бол тиймэрхүү баг шиг байна. Ерөнхийдөө одоо эдгэр бол чехүүд бол ерөөсөө энэ гадаад иргэдийг улам их авцраа. Гэхдээ эдгэрийн одоо тавьж байгаа байр суурь нь бол мэрэгсэн ажлын оронтойг одоо илүү нэмж мэрэгжилгүй ажлын тоог квотыг ерөнхийд нь бол хасах одоо ийм төлөвтэй байгаа юм байна. Аз болж энэ удаа бол манай монголчуудын одоо Аз ч гэх юм уу яз ч гэх юм уу ерөнхийдөө монголчуудын квотод бол өөрчлөлт гарсан нэг харагдсангүй. Ерөнхийдөө одоо 25 оны 1 сарын 1-нд бол бидний квот 3000 гаруй хүн байгаа. Тэр маань хэвээрээ үлдсэн юм байна. Тийм болохоор одоо энэ авч байгаа байдал нь яг хэвээрээ байх юм байна. Үржилж байх юм байна. Даан ялангуяа эрэгтэй хүмүүс одоо маш их хэрэгцээтэй байгаа гэх бичиж байна. Яагаад гэвэл барилгын салбар маш их хэрэгтэй байна. Үйлдвэрүүд их том үйлдвэрүүдэд маш их хэрэгтэй байна гэж байгаа. Тэгэхээр одоо гэрээ хийж байгаа явцад харж байхад эрэгтэйчүүд маань манайх их цөөхөн юм. Голдуу гадагшаа гарыг гэж байгаа хүмүүс маань голцоо гэр бүлэрээ юм уу? Эсвэл эмэгтэйчүүд маань их байгаа нь аюул сонирхолтой ийм статистик харагдаад байгаа. Тэгэхдээ ерөнхийдөө бол чехэд бол эрэгтэй оронтой бол маш их байгч болох болов. Одоо тэгээд ялангуяа украинчууд маань буцан марина гэсэн одоо 7 сарын 1-ээс маш их ажилд одоо буцах одоо энэ програмчлалт явагдаад байгаа шүү дээ. Тийм буцах хөтөлбөр одоо хэрэгжиж эхэлнэ гэж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол бидний таамгаар бол чехэд бол ажлын оронтой одоо уунууд хийжсэн юм маш их ажилгүйдэл тэдний орлох одоо ажлын хүч бол маш их дутмаг байх болов. Ялангуяа эрчүүдийн асуудал ялангуяа эмэгтэйчүүд ч гэсэн онууд маш их зочид буудал хоолны газар хүнсний үйлдвэрүүдэд маш их байдаг байсан шүү дээ. Тэгэхээр одоо хідэн яваад хідэн үлдэх юм байгаа. Тэгээд мэдээж хэрэг явсан хүмүүсийн ороод одоо маш их одоо ажлын орон тооны одоо дутагдал бол их байх болов гэсэн одоо ийм таамаг бол байгаа. Энэ тэндгүү одоо энэ сайтуудаар одоо чех хэлтэй монголчууд маань бол уншиж судалж мэдж байгаа бах маш их ярьж байгаа. Радио телевизээр ярьж маш их ярьж байгаа тий. Одоо энэ их хүний дутагдлыг юугаараа нөхөх юм бэ л гэдэг. Тэгэхэд сая засгийн газраар одоо шийдвэр гаргахтаа бүр эсрэгээр ажилчин ангийг биш илүү мэрэгчлээ хүмүүсийг авъя гэсэн одоо ийм фокус ийм бодлого явуулсан байх юм. Тэгээд бас жоохон сонир санагдчих байлаа. Яг гэвэл илүү одоо мэрэгжилгүй хүмүүсийн оронтой маш их байх юм болов уу гэж таамаглаж байсан чинь эсрэгээр одоо юм шийдвэр гарч байдаг юм байна. За тэгэхээр мань мэдгүй юм болов зөндөл байгаа. Ерөнхийдөө эдгээр чинь Европ ер нь маш их алсын хараатай юмыг бас хийдэг. Олон жилийн дараа чинь бодлоготой юм хийж яадаг. Тэгэхээр одоо ерөнхийдөө IT инженерүүд яагаад их татах гэдэг юм? Мэргэжлийн инженер техникүүдийг яагаад их авчрах гэдэг юм? Яагаад эрдэмтдүүд хэрэгтэй байна? Яагаад ийм мэргэжлэнгүүд маш их хэрэгтэй байна гэдэг чинь одоо эдгээр өөрсдийнх нь одоо энэ чехийн иргэд энэ их мэргэжилтэй хүмүүс тэгээд дунд сургууль төгссөн зөндөл байдаг мэмэрээ ерөнхийдөө тэдэр нь бидний одоо таамаглаж байгаагаар ерөнхийдөө гадагшаа гараад яг чехэд болохоор яг зөх хэмжээний одоо тийм өндөр цалингүй байгаад байна уу, ямарваа нэг шалтгаан байна уу, 3 төвшөнд рүү гараа явчихдаг. Одоо бид нар нөө чехэд ирээд тэд нар чехэд нь цаашаа гараа явчихдаг. Одоо тийм асуудал бас байгаа юм болов уу гэж ингэ таамагладаг шүү дээ. Тэгэхээр энэ дэр бас нэг юм улс их орн хөгжүүлэхэд мэдээж хэрэг ямар ч оронд одоо энэ өндөр одоо боловсралтай, мэдлэгтэй, оюунлаг хүмүүсээ авч үлдэх маш том хүн амын одоо бодлого бас мэдээж энэ дэр бол байгаа баха гэж ингэж бодож байна. Тийм болохоор гаднаас нэг мэрэгчлэн ороод ирнэ гэхэд хичнээн чех хүн тэрнээс суралцах үлээ. Тийм ээ. Хичнээн чех хүн тэр хүний дор удирдлагын дор ажиллах үлээ. Эсвэл хичнээн одоо гадаад хүн жишээлбэл Таиландд маш цалин бага байгаа шүү дээ. Тэр Таиланд хүн энд ирээд одоо чехэд бол одоо евроор цалинжаад ингээд явна гэдэг бол бас хайтахан боломж хаана бас ашигтай одоо ийм вариант юм уу даа л гэж ингэж харагдаад байна. Тэгэхээр одоо энэ шийдвэр бол бас зүйтэй асуудал байгаа болоо даа л гэж ингэж харагдаж байна. Тэгэхээр манайхны хувьд бол их чинь юу таадтай бас зөвлөх гэдэг байна. Тэгэхээр ерөнхийдөө таад маань удаан хугацаагаар
Чехэд одоо амьдарч сууж одоо гэр бүлээрээ ингээд цуг хамттай байх юм зорилготой л байгаа бол та өнөөдөр нэгэнд чехэд ирсэн юм чинь чех хэлээ хурдан сураад нэгэн чехэд ирсэн юм чинь англи хэлээ хурдан сураад бүр чехээс илүү англи хэл дээр илүү боловсрож явах хэрэгтэй байх л гэж ингэж бас санал байна. Тэгэхээр та хэд маань ерөөсө өдөр болгон боловсрч өдөр болгон сурч өдөр болгон тэр байгаа энэ өөрийнхөө потенциалыг дээшлүүлж явахгүй зүгээр цалингаас цалингийн хооронд бол та урагшаа явахгүй шүү гэдгийг хэлэх гэдэг л та. Цалингаас цалингийн хооронд таны цалин бол яг л хэвээрээ байгаад байна. Тий. Чи өнөөдөр нэг 25,000 хорон авчлаа бол сайн л бол 30-ыг авна илүү болж чадахгүй болчиход байгаа байхгүй юу ерөөс. Тийм ээ. Тэгэхээр чи үнэхээр англи хэлтэй, үнэхээр чи IT программист, инженер, үнэхээр чи цаанаа бол үнэхээр одоо магадгүй янз бүрийн гоё одоо чехэд байхгүй ховор мэрэгчлүүдээс чи өнөөдөр эзэмшсэн байгуулалт түүнийгээ одоо улам тэрнийгээ одоо диплома одоо нострификац хийлгээд Европын стандартанд дүүцүүлээд тэгээд цаашаа өөрийгөө хөгжүүлээд одоо жинхэнэ мэрэгчлэр ажиллах төвшөнд одоо өөрийгөө 5-10 жилийн дараахыг одоо бэлтгэх хэрэгтэй л юм шиг санагдаад байгаа юм л да. Тэрнээс биш өчнөө сайхан мэрэгчлээ залуучууд маань ирчээд энд зүгээр нэг дээлник хийгээд юм уу зүгээр нэг линкэн дээр зогсоод эсвэл зүгээр нэг сагсвараа складанд яваад авах бол тийм ч их зүв зүйтэй асуудал бас биш л байгаа юм. Гэхдээ мэдээж хэрэг анх ирэнгүүтээ бүх юм хэцүү байна. Суртлаа, дастлаа, бүх зүйлээ ойлголтлоо. Мэдээж цаг хугацаа орно. Тэгэхээр тэргээ сайн ерөнхийдөө зориг одоо би одоо ямар ч хэлсэн хэдэн жилийн 5 жилийн дараа өмгөөлөгч хийнэ ч гэдэг юм. 5 жилийн дараа би тийм өөрийнхөө нарийн мэрэгчлийн шүтний эмчээ одоо шүтний эмчхэд чехэд ямар их дутагдaltaй байна тийм ээ. За эсвэл одоо би нэг 5-10 жилийн дараа ямарваа нэг IT программист аюул хувийн компанитай болно ч гэдэг юм уу. Өөрийн сайт өөрийн оффистай болно гэж л аавал тэрэндээ одооноос эхэлж бэлтгэх хэрэгтэй байх л гэж ингэж харагдаад байгаа байхгүй. Нэгэнт Европт ирчлээ. Чехэд ирнэ гэдэг чинь таны Европын зах зээл тэр аяараа таны гартал орж байгаа л гэсэн үг байхгүй. Тэгэхээр та хэрхэн өөрийгөө хөгжүүлэхээс шалтгаал таны маргааш чамаас шалтгаална л таа. Энэ тухайлыг чинь та эдгээр зөвлөд байгаа байхгүй юу? Тэгэхээр та байн хөгжиж, байн өөрчлөгдөж, байн ахицтай байж, байн өөрийгөө өнөөдрийн оюунаа биш маргаашийн оюунаа бүтээхийн төлөө өнөөдөр амьсгалж одоо явах хэрэгтэй л биш санагдаад байгаа байхгүй юу? Тэгэхгүй бол зүгээр нэг ажилдаа явж ирчээл ёо ядарснаа гайхаал нөгөөх л цех үйлдвэр дээр болсон 9 шүдийнхаа юмыг ярьсаар адилыг битгэл маргааш нь дахиад нөгөө давтамжтай тэр нөгөө нэг утгартай амьдрал нь явсаар байгаа юм битгэд 20-30 жил болсон байдаг. Өнөө нөгөө авлаад өгье үзүүлээд өгье гэсэн анх Монголоос ирсэн тэр сэтгэл гэж найл хэзээ байхгүй бөөлөгдөд ингээд дуссан байдаг. Тэгж л хэзээ тийм дасан цогцож болохгүй юм байгаа байхгүй. За тэгэхээр та хэд маань энэ дээр бас нэг мессеж өгөх гэдэг нь ихлэр чинь хөдөлмөрийн товчон дээр даа ялангуяа travel побит авцсан тий одоо 10 жилийнхээ визэг авцсан хүүхдүүд хөдөлмөрийн товчоноос янз бүрийн сургалт курсууд маш их зарлагддаг штэ. Тэгэхээр яг тэр курсуудыг байнга сонирхож авах хэрэгтэй. IT инженер, IT одоо программист, одоо энэ Google, одоо энэ YouTube одоо бүх л юмыг сайхан заадаг тийм Европын холбооноос санхүүжсэн курсууд байна. Хөдөлмөрийн товчоноос санхүүжсэн курсууд байна. Тим этийнхаа юмыг та ажлын хооронд нэг бүртгэл хөдөлмөрийн товчонд ажилгүйдэлд бүртгүүлсэн нэг хугацаа байдаг шүү дээ. Тэрийг хүртэл та нар алдаж болохгүй л байгаа байхгүй. Би хүртэл одоо ажлын хооронд одоо ажилгүй байх хугацаа хөдөлмөрийн товчонд хамгийн анх Facebook би болж байхад би Facebook дээр ажиллаж мэдэхгүй би компьютер дээр товч дарж мэдэхгүй усыг дарж мэдэхгүй байхдаа би яаргүй чехийн хөдөлмөрийн товчооны курс суужж би анхны компьютерийг мэддэхүүндээ суралцаж дараа нь бүр янз бүрийн юмнуудыг мэдэж авч ингэж сурч ирсэн шүү дээ. Тэгэхээр та хэд маань ч гэсэн тийм боломжууд бол маш их байдгийн шүү. Тэгээд сурахын тулд одоо та нар бол мэдээж орс хэл гэж ярихгүй бол та хэд маань англи хэлний суртаа амчин хичээлээ англи хэлээр ч юм одоо ямар л ярих ямар л боломж байна тэрийг цаг алдахгүй суралцах хэрэгтэй. Тий. Ховч ярьдаг биш. Янз бүрийн зовлон ярьдаг биш. Дандаа санаа сэтэл ярьдаг, дандаа сурахын төлөө, дандаа амжилттай явахын төлөө, дандаа урагшлахын төлөө тийм хүрээллээр өөрийгөө хүрээлүүлж тэгжээж л та урагшаа яваарэ. Тий. Танд ямар хүрээлэл вэ? Тэрнээс шалтгаалж таны ирээдүй маш их шалтгаална шүү. Тий. Тийм болохоор та нарт маань дүүнер байна.
англи хэлээ маш сайн сураад яваарай. Ерөнхийдөө одоо энэ техник энэ даангүй IT програм инженер гэж би сая зөндөл яриад байна. Бид нар чинь дандаа л англи хэл дээр сурлагдаг шүү дээ. Тийм болохоор таад маань англи хэлээ маш сайн сурцсан байхад дараачийн төлбөргүй 9 шидийн курсүүдэд яваад тэгээд өөрийнхөө дипломыг одоо жинхэнэ нострификац хийлгэх гэж ярьдаг шүү дээ. Европын одоо зэрэглэлд өөрийнхөө дипломыг хамгаалж дахиад нэг жил одоо Карлийн дэд сургууль сууж одоо тэрийг хамгаалах ёстой гэвэл тэрнээ бэлтгэх одоо энэ төр зөндөө бас бодлогууд бас толгоонд ч орж явах ёстой юм шүү. Тий. Маш боломжийг маш хурдан одоо цаг алдахгүй шүүрч авч байгаарай л гэдгийг би зөвлөх гэдэг юм ерөөс. Тэгэхээр яг тэрэнд чинь туслах чиний чех найзуудаас хэн байна? За жишээл чи өмгөөлөгч бол гэж бодож байгаа бол чиний өмгөөллийн одоо аавтай ч юм уу, өмгөөлөгч болж байгаа одоо найз нөхөдтэй ч юм уу, эсвэл одоо хуулийн дээдээс сурч байгаа хүүхэдтэй ч юм уу, тийм хүмүүстэй аль болохоор одоо өөрийгөө хүрээлүүлж, найзалт нөхөрлөж, эсвэл чи айгүй мундаг спортын хүн байлаа гэж бодоход л чи аль амжилттай яваа спортын лигт танил талтай болох ч юм уу гэдэг жишээ ярьж байгаа шүү дээ чинь тий. Эсвэл чи одоо зураг сонирхтой бол жишээлбэл чи маш сайн зургийн студид тэр дугуйлан руу гүйж орж фэйсбүүк дээр тэдний чинь одоо группүүд аяwych байдаг шүү дээ. Тэд рүү шууд ороод толгоогоо хийгээл тэднэртэй найзлал ингээд эхлэл фэйсбүүк групп дээр найзууд болж ээж тэгээд тэднэртэй ойртож хамтарч нийлэж одоо ингэж явж өөрийгөө хөгжүүлэх тал дээр чинь тэд нар чинь маш их тусдим болдгийм шүү. Тий болдгийм шүү яхахгүй. Тий. Би одоо даанч ямар ч одоо бизнесийн ойлголт байхгүй маш их байж хахад бизнесийн одоо амжилтын актив дээр оролцож янз бүрийн бизнесийн тухай маш их ном сонин уншиж бизнесийн тухай янз бүрийн лекц семинар сууж тэгжээж өөрийгөө бизнестэй юу ч мэдгүй байсан байж гэдгийг ойлгож авчихсан шүү дээ. Та хэд ч гэсэн тэгэх хэрэгтэй. Ерөөс тэрнээс биш за яг тэгж байгаа нэмэгтэй болоо. За эсвэл за тэгж байгаа нэг завтай болохоор ихгүй шүү. Хаашаа тавих болгонд та өөрийгөө боломжийг алдаж явна шүү. Тий. Хажууд чинь өчмөө олон боломж гэж хахад та тэр боломжоос атгаж авч чадахгүй бол хаашаа суугаал байна. Улам л хаашаа суугаад байна шүү. За тэгээд нөгөө залхуурал гэдэг нь залгаад ирэх юм бол за тэгээд бүр болох байна. Бүр нөгөө хүсэл тийм бол бүгд бодоо бол бүгдийг ч оршуулсан байна аль хэзээ. За тийм. За тэгэхээр таад маань Чехийн тухай энэ их мэрэгчлсэн одоо ийм хүмүүсийг одоо ингэж авах ийм ерөнхийдөө ийм байгаа юм чинь таад маань ч гэсэн янз бүрийн мэрэгчлээ хүүхдүүд ирж байгаа шүү дээ. Энд тий янз бүрийн мэрэгчлээ хүмүүс. Тийм ч учраас би бас таад маань Монголоос ирэхдээ бүх юмнууд авцарч байгаарэ. Нэг хумс янзалдагч хүн байл, үс застагч хүн байл бүх юмнууд авцраад англи хэл дээр сертификат Монголд одоо бас олгодог л болсон юм билээ. Янз бүрийн курс семинар төгссөн бол тэр болгоноогоо таны сурсан юм болгон чинь газар зүйн байдлаас үл хамааран бас танд хүнд сурсан эрдэм заавал хүнд хэрэг болдог шүү дээ тий. Тэгэхээр тэрийг улам хөгжүүлээд би тий таны гоё юм хийдэг байгаад хийгээ сурцсан Монголд өчнөн гоё мэрэгчлээ болчиход ирсэн бол эндээ бас тэрийгэ зүгээр орхиж болохгүй улам хөгжүүлээд бариа мараа засал хийдэг бол тэрийг одоо мэрэгжлийн одоо бариачдын одоо тийм курс юу вэ гэл ингээл асуугаад сураад явах хэрэгтэй байхгүй. Тэг зүгээр сууж болохгүй. Ажлынхаа хажуугаар их юм сурах хэрэгтэй. Хамгийн нэгдүгээр чех хэлээ сураад англи хэлээ хөгжүүлээд тэгээд мэрэгчлээ дэвшлүүлэх тал дээр таад маань ерөөсөө хизээж одоо анхаарлаа сул тавьж болохгүй шүү. Бид нар монголчууд маань маш их одоо оюуны чадамж их сайтай шүү дээ. Тэгээ маш их сайтай. Даач дэмжлэггүйгээсээ болоод ингээд унтардаг асуудал байдаг. Нэг юм найзгаа нэг юм хийхлээр дэмжлэг жоох муутай. За чи яах гэсэн хэрэггүй гэсэн тийм жоохон сүрэг хандлага айгүй ихтэй байдаг болохоор тэгээд жоохон цөхөрчдөг, шантарчдаг тийм юмнууд айгүй их байдаг. Тэгэхээр тэр тал дээр таад маань бас өөрийн гэсэн байр суртаа, өөрийн гэсэн бодлоготой, зоригтой явах хэрэгтэй байгаа юм да. Олон тий нэгэнтээ ирсэн юм чинь тий. Чист амар гоё хоол хийдэг бол
зөв галзуу хоол одоо эдгээр чехүүд юу гэж байна? Хятад хоол одоо энэ Вьетнам хоолноос бид нар уйдчих шүү дээ. Одоо энэ Таиландын Аз зэргийн тоошийг оруулъя л да гэл ингэж байгаа үсттэй. Тэгэхэд одоо харин сүүлийн үед манай монголчууд маань харин биднийг анх иржсэнийг бодвол одоо өсчин гой өсчингүү зөндөө нээж जैन педикюр маникюрын газрууд нэгдэж जैन хоолны газрууд бол нилээд нэгдчихлээ. За махны дэлгүүрүүд аваа нэгдэж эхэлж जैन. Нэг үе бодвол бас манайхан бизнес рүү уламжлалт бизнес рүү их ороод байгаа харагдаж байгаа. Том бизнес одоо зорилттой бүр хязгааргүй орлоготой бизнес рүү бол бас нилээдгүй хүмүүс маань ороод хүч чадлаа сориод ингээд зүтгэж байгаа нь харагддаг. Тэр бол үнэхээр бас гайхалтай байдаг. Тэр та нарт маань энэ бол та ялангуяа том бизнест бол орчихсон хүмүүс маань бол хувь хүнийхээ хувьд л давхар хэвээр мундаг хөгжиж явдаг шүү дээ тий. За тэгээд тэр нь сүлжээний бизнес нь байна уу? Өнөө уламжлалт бизнес нь байна уу? Ямар ч хэсэн чи зүг зүгээр суугаад өнөөдөр сериал үзэж байгаа ховч яриад нэг муулаад сууж байгаа нэгнээс л хавьгүй хол явчихсан л байж лээдэг байхгүй. Зүгээр сууснаар зүлгэц суу гэдэг үстэй тий. Тэгэхээр та яг тийм хүүхдүүд маань бид нар өнөөдөр бас нэг юм хийх гээд бүтээх гээд байгаа хүмүүс нь л хамгийн зөв байгаа юм даа л гэж харагддаг шүү дээ. Тий. За тэгэхээр өнөөдөр ямар ч хэсэн энэ ажлын квотын талаар таydагаас товчхон танилцууллаа. Товчхон жоохон ерөөсөө ийм л мэдээлэл лээ. Өөр мэдээлэл одоохон даалга байна лээ. Дээр нь таад маань одоо ялангуяа ажил хайж байгаа хүмүүс бол CV би өөрийнхөө намтрыг сайхан чек хэл дээр юм англи хэл дээр бичээд бэлдээд компьютертай шивээд орхичих хэрэгтэй. Тэгээд тэрнийхээ дагуу одоо мэргэжлийнхаа дагуу юм хайж байгаа бол одоо заруудыг хөтлөж явах хэрэгтэй байхгүй юу? Тий, ажлын зарууд маш их шүү. Нэгэндээ чи travel 10 жил виза авсан бол одоо өөрөө зах зохион ойлгодог болсон, зах зохион чекээр мэддэг болсон, зах зохион англиар мэддэг болсон бол одоо тэгээд дараачихаа шат руу орох хэрэгтэй шүү дээ. Тэрнээс биш өнөөдөр л цөв ижсэн бол хэдэн жил дан цовингаар явал уйдгартай үстэй юм амьдрал. Тийм байж болохгүй шүү дээ. Чи урагшлах хэрэгтэй шүү дээ. 5 жилийн өмнө оюуна амьдрасан 5 жилийн дараа оюуна өөрчлөгдсөн л байх хэрэгтэй байхгүй. Ахицтай, дэвшиттэй, төрөвчин мөнгөтэй, амьдрал нь дээшилсэн, өөрчлөгдсөн, орон сууц байр авчихсан. Аав ээжтэй ачлалаа өгч байгаа ийм л байх хэрэгтэй шүү дээ. Тэгвэл нэг чехэд ирээд 20 30 жил болчиход эргээд харахад хийсэн бүтээсэн зүйлгүй чекчгүй монголчгүй байвал уучлаарай та маш буруу хэмнэлээр амьдарч ийн л гэсэн үг шүү дээ. Өнөөдөр бид нар нэг л удаа амьдрал шүү дээ гэж ярьдаг тий. Яг үнэн шүү дээ. Үүндээ улаараа чи амьдрал бид нар ямар байдгийг хэн ч олж хараагүй байгаа. Тэгэхээр бас эргээд харахад харамсгүйгээр л хэдүүлээ бас амьдрамаар шүү дээ тий. Тий, амьдралаа сайжруулах гад хүүхдээ маш том хөрөнгө оруулалт хийгээд тэгтээ дандаа л хүүхдээ гэж чичрээд байхгүй эцэг таа ч гэсэн өнөөдөр хөгжиж таа ч гэсэн өөртөө хөрөнгө оруулалт оюуны хөрөнгө оруулалтыг заавал хийж авах хэрэгтэй байгаа юм шүү. За ингээ хөөрхөн мотивацийн сэтлийг таадтай бас давхар өгмөр санагдлаа. За тэгээ та нартай амжилт хүсье. Дараагийн бичлэг болтол. Баяртай.